За сайн байцгаана уу. За өнөөдөр одоо манай усан махбод буюу одоо бодтой буюу загас, хилэнц, мэлхийн ордныхны маань одоо энэ гарч байгаа могоожилд одоо ерөнхий төлөв байдал ямар байна, анхаарах зүйл юу байна вэ гэсэн уншлага эхэлж байна. За эндээс харахаар зэрэг манай усан махбодтой улсууд бол одоо энэ 25 онд бол одоо их өөрчлөлттэй жил байх нэ. Мөн одоо их ажлын жил харагдаж байна шүү. Мөн одоо чухал шийдвэрүүдийг гаргах шаардлагатай болсон ийм жил байх гээд байна. За би эндээс ингээд харахаар одоо за одоо нэг одоо компанитай хавсарсан ч юм уу, эсвэл одоо нэг хүмүүстэй хамтарсан ийм үйл ажиллагаа, одоо хамтарсан ийм харагдаж байна л та. За энэ хамтарсан ийм үйл ажиллагаанд одоо хэтэрхий одоо хөнгөн эсвэл одоо мэдлэг багтаагаар орсон. Аль эсвэл одоо гэрээ контрактын сайн судлаагүй, эсвэл одоо ер нь яг мэдлэг багтай одоо мэдхгүйгээр л одоо орсон байдал харагдаад байна л та. За энээс үүдэж одоо шудраг бусаар одоо хөдөлмөрийг үнэлээгүй ч юм уу. Тийм ээ. Энд садан юу гарч байгаа учраас би энийг одоо бас магадгүй одоо мөнгө төгрөгийн асуудал гэж харж байна л та. Одоо тэгэхээр цалин бүнлөө эсвэл одоо мөнгө төгрөгөө хуваалцах тал дээр ч юм уу, тийм ээ. За ийм асуудал гарсан харагдаж байна. За энэ дээр за мөн одоо энэ аялал харагдаж байна. Манай одоо усан махбодтой энэ одоо магадгүй одоо хол явдаг ажил юм уу, эсвэл гадаад явдаг юм уу, аль эсвэл бол нэг тиймэрхүү ажил хийдэг улсууд байх магадлалтай тийм аялалтай холбоотой, тийм ээ. За энэ дээр одоо тэгээд энд ийм харагдаж байгаа юм л да. За яг хуу за ингээд хөдөлмөрийг үнэлээгүй байж байна. За тэгтэл одоо энэ жил одоо шинээр ингээ гараад ирлээ. За одоо энэ ажлыг үргэлжлүүлэх үү яах вэ? Тийм ээ. Энд бол одоо ирээдүй бол тодорхойг. За энэ хүмүүс одоо жишээлх юм бол энэ жил одоо жишээлх юм бол нэг жоохон мөнгө одоо долоолгон ч гэдэг юм уу, нэг бага зэргийн мөнгө өгч одоо хуурсан, тийм ээ. Одоо юу гэдгийг нэг тийм байдал харагдаад байна л да. Хуурч гэдгийм үү, аль эсвэл бол одоо зүгээр бага зэргийн мөнгө өгч одоо ажилд татан оролцуулах ч гэдгийм үү, тийм ээ. Ийм одоо зайлт гэж хэлэхэд хаашаа энд одоо фокус гарсан учраас одоо зайлал гэж хэлэх гээд байна л та. За ийм юм байна. За тэгтэл энэнд одоо татагдж ороод явах юм бол нөгөө байдал одоо давтагдахны одоо би энэ юу гэж хэлэх гээд ингээд яг энэ детальчилж яриад байна л та. Зүгээр ерөнхийдөө миний юу гэж хэлэх гээд байгаа юм хэрэг зэрэг одоо энэ хийж байгаа энэ үйл ажиллагаа эсвэл одоо энэ хамтарсан компани одоо энэ юу гэдгийг энэ асуудлууд бол одоо хэрв энэ болохгүй байгаа болвол, тийм ээ, үнэхээр ийм асуудал гарсан болвол ер нь энэ жил үргэлжлүүлэхийн шаардлага байна уу? Яагаад гэвэл эндээс харахаар зэрэг байдал давтагдах магадлал тун өндөртэй харагдаж байна, тийм ээ. Харин одоо шинээр ажил эхлүүлэх, тийм ээ, шинэ компанид орох одоо энийг болж одоо шинээр эхлүүлэх юм бол бас өөр дүр зураг харагдаж байна шүү. Ер нь бол яг энэ одоо энэ могоо жил бол одоо манай усан махбодтой улсуудад бол ер нь их ажлын жил харагдаж байна л да. Би одоо энд одоо их мөнгө байгаад байгаа байхгүй юу? За одоо жишээлх юм бол одоо таны савнд ороход бэлэн болчихсон байгаа. За ийм бэлэн болцсон байж итл одоо ингээд сонголт зөв хийхгүй одоо заавал энэ мөнгө өгөхгүй байгаа энэ улсуудтай одоо энэнтэй одоо энэ компанитай ч гэдэг юм уу, энэ улсуудтай ч гэдэг юм уу, тийм ээ, ийм хүмүүстэй ч юм уу, тийм ээ, эднэртэй ингээд зууралдахын шаардлагагүй. Энэ жил бол одоо миний харж байгаагаар шинээр сонгоо.
шинэ компани сонгоо, шинэ одоо юу гэдгийг ажилд ороо, одоо шинэ саналыг хүлээж аваа гэсэн иймэрхүү мэдээлэл байгаад байна шүү. За энэ жил одоо манай Усан махбодынхан одоо нэлийн аялсан, ажилласан ийм байдлууд харагдаж байна. За мөн хөдөлмөрөө одоо шилхэн бол одоо шинээр эхлүүлээ, шинээр одоо яах юм бол шинэ компанид орох юм бол хөдөлмөрөө одоо зөв үнэлүүлэх тийм ээ, одоо хийсэн үйл ажиллагаа үр дүнгээ өгөх тийм ээ, их мөнгө төгрөгтэй болох, ажлынхаа үр шимийг хүртэх ийм юмнууд харагдаж байна шүү. За энэ жил одоо 6-7 дугаар сар мөн одоо энэ 3 дугаар сар таны амьдралд маш их чухал үүрэг гүйцэтгэхээр байна. За би тэгэхээр эндээс харж байна л да 3 дугаар сар гэхээр одоо 3 дугаар сар. Одоо энэс хойш энэ 3 дугаар сарын сүүлээр одоо танд шинэ ажлын санал орж ирэх тийм ээ. Аль эсвэл бол одоо одоо танд тийм нэг opportunity гарах тийм ээ, одоо шинэ ажилд орох байдаг юм уу, шинээр эхлэх байдаг юм уу, ийм магадлал тун өндөр харагдаж байна шүү. За энийг одоо бас чихнийхээ хажуугаар өнгөрөөхгүй байх нь зөв бизээ. Яагаад гэвэл одоо энэ хүмүүсийн яриа болоо ер нь тун сайхан харагдаж байна л да. За би өстой нэрээ одоо өстой тэдэн төгрөг тэгж өгнө. Одоо юу гэдгийг амлалт бол сайхан байна. Гэвч одоо ажил дээр бол одоо таны хөдөлмөрийг дутуу үнэлэх, мөнгө төгрөгөн дээр чинь гацаах ийм байдал харагдаж байна. За энэ дээр миний харж байгаагаар бол одоо энийг одоо юу яасан дээр л харагдаж байна л та. Шинээр одоо эхлүүлсэн дээр зөв гэж харагдаж байна шүү. Шинэ байгууллагад орох, шинээр эхлүүлэх. За мөн ийм байдал байна. Энд аялал харагдаж байна. За мөн одоо хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ хандараа л гэсэн байна. За юу. За мөн энэ жил одоо энэ хайр сэтгэлийн асуудал дээр бол одоо манай синглчүүд бол одоо хайр сэтгэлийн шинэ арманс үүсгэх, шинэ хүнтэй танилцах юм байна. За мөн одоо энэ одоо учирсан байгаа хайр сэтгэлийн холбоотой улсууд бол одоо энэ өнгөрсөн амьдралын одоо юу гэдгийг одоо урд насны одоо нэг тийм холбоо сүлбээ байна шүү. Тэгж нэг амархан салж нийлэхээр тийм харагдахгүй байна. Синглчүүд маань одоо ажилд явах тийм ээ. Би одоо түрүү аялал харагдаж байна гэсэн шүү дээ. Аяллаар явж байхдаа юм уу, ажилд явж байхдаа юм шинэ хүнтэй танилцах. Мөн одоо заяаны хантай ч гэдэг юм уу, хүнтэй танилцаж одоо харьцаа гүнзгийрэх гэдэг юм уу тийм ээ. За ийм байдал харагдаж байна. Мөн ганц би манай Усан махбодтой улсууд бол одоо бас их энэ жил бас ганцаардсан тийм ээ. Одоо хань ижил хүсэмжилсэн ийм байдал харагдаж байна л да. Тэглээгээд одоо бас яран шийдвэр гаргах шаардлагагүй гэсэн юм мессеж байна. Ер нь бол яхаа love yourself first гэж байна л да. Өөрөө өөрийгөө хайрлахгүйгээр одоо байж хүн намайг хайрлаа гэж хэлэх бас тун хэцүү тийм ээ. Тэгэхээр зэрэг эхэлж өөрийгөө хайрлаарай гэсэн байна шүү. За ерөнхийдөө яг огт хүн байхгүй одоо синглчүүд маань бол одоо шинэ арманстай учрна гэж ойлго. Хэрв одоо найзтай одоо эсвэл нөхөртэй улсууд бол одоо байдал сайхан энэ урд насны ийм уучрал ерөөл байгаа юм байна шүү. Энэ дээр одоо тайван сайхан байхаар харагдаж байна тийм ээ. За иймэрхүү мессежнүүд байна. За ингээд та бүхэндээ одоо ингээд миний сувгийг дэмжиж, намайг дэмжиж, урмын сайхан үг хайрлаж байдагт баярлалаа. Мөн одоо лайк, subscribe хийсэн хүмүүстээ баярлалаа.
За мөн хувийн уншилгаа хийсээр байгаа шүү. Тийм ээ. Миний Facebook пэйж рүү хандна үсттэй. За ингээд энэ гарч байгаа могой жилдээ одоо та бүхэнд ажил амьдралын өндөр амжилт хүсье өрөөё. Баяртай.